Ёо. За юу айцгаан Rusty байна. За хэдүүлээ. Стримээс өөр контент хийгээг удсан байна. Тэгээд хідэн трейлер үзье. За тэгээд реакшн хийгээд нэг трейлерыг бол яг үзсэн байгаа. Гэхдээ дахиж үзье. Тэрэн дээр бас ярилцах юмнуудаа ярилцъя, гоё юмнууд гана гэж бодож байна. За нэг нь Love Death and Robots Volume 4. За тэгээд маш том сюрприз болсон гоё бүтээл гэх юм бол Killer of Killers гэж байгаа. Predator-ын бүтээл байгаа. За тэгээд дээрэс нь Wes Anderson-гийн шинэ киноны трейлер гарсан байгаа. Тэгээд хэдүүлээ энэ хэдийг үзцгээе. Лайк дараарай, subscribe дараарай, donation хийж дэмжээрэй. Тэгээд хамтдаа үзцгээе. За эхнийх бол Love Death and Robots. За Mission Impossible-ын трейлер бас гоё байлээ. Үзээгүй бол үзээрэй. Үзээгүй хүмүүс байвал. За тэгээд Killer of Killers, The Finishing. Scheme. За Love Death and Robots-ыг үзээд үлээ. За Love Death and Robots айл ангид нь хамгийн дуртай вэ манай сэтгэлээ. Хуваалцаарай. За энийг бол үзээгүй байгаа. Let's go. What the hell бэжтэй? Концерт. Stop motion юм байх юм шиг байна те. Oo, оюутан анимашн. Golden Gate Bridge шүү. Let's go. Interesting. Нөгөө mini episode байна. Nice, ever fun season again. 10 анги юм уу те? To that smell. Nice. You're fucking welcome. Nice. Таван сарын дараа. Сарын дараа. 10 анги гэсэн үү те? Тийм байна. 10 анги. 10. Nice. Гоё харагдаж байна. Энэ нөгөө нэг season 1 дээр гардаг нэг 2 бүтгэн нөхөр юуны оршуулгын газар сэгтэж яваад зомбис ирээд тэгээ зомби апокалипс болчтой шүү дээ. Тэрнтэй адилхан юутай байна, хийцтэй байна. Энэ концерттэй нэг эпизод байна. Энэ Zima Blue-тай төстэй хийцтэй эпизод байна. Энэ comedy style-тэй эпизод нэг 2 3 байх юм шиг харагдаж байна. Энэ бол түрүүний бас нөгөө нэг miniature гэдэг шүү дээ. Жижигрүүлсэн юм хийцтэй эпизодтай байна. Энэ нэг динозавртай байна. Энэ түрүүний Zima Blue-тай нэлээд төстэй стилтэй. Энэ гоё харагдаж байна. Black Panther юу харагдаж байна. Энэ comedy эпизод юм шиг байна. Энэ концерттэй нас сонирхолтой. Twist нь юу ах вэ гэдэг гоё. Энэ анимашн нь бол галзуу харагдаж байна. Хүлээлт үзэж байгаа 10 эпизод гэхээр бага юм шиг боловч бас гоё. Тэгээ яг мэдээч нэг classic Love Death Robots эпизод байгаа шүү дээ. Одоо үед классик болсон те. Юутай цуснуучтай sci-fi, dystopian эсвэл cyberpunk те. Тим эпизод бол харагдаж байна. Гэхдээ тэрнээсээ илүү энэ creativity те, илүү creative, илүү юм. Одоо энэ минь бол илүү тэр нөгөө нэг cyberpunk талынхын эпизодд харагдаад байна л да. Энэ минь бол гоё харагдаж байна. Гэхдээ энэ нэг creativity-гээ тулгасан, илүү тэлсэн ийм ангууд нь илүү сонирхолтой байдаг гэх юм уу яг их хүмүүс таалагдах, хүмүүст хүрэх нь арай бага байж магадгүй боловч зөрүүлээд илүү creative, илүү гоё юм артистик байх магадлал илүү өндөр байдаг. Гоё харагдаж байна өө гэхдээ. Awesome. Гоё. Love Death and Robots хизээд гоё байд. За энэ бол амар гоё бүтээл байсан. Бүтээлийн трейлер байсан. Трейлер хийсэн first look. Энэ дээр болохоор яг би өмнө нь үзсэн байгаа. Гэхдээ хэдүүлээ хамт үзье. Rusty Socks podcast явж байхад хэдүүлээ ярьжсэн. Dan Trachtenberg гэж уран бүтээлч бол Prey кино хийсэн. За Prey-г бол кино театрт гаргаагүй дээ. Хөөлөө бол их харамсан. Яг бол маш сайн бүтээл болсон. Visual хийц талаас яг мэдээж зохиол жүжиглэл талаас маш гоё. Гэхдээ тэрэн дээр нэмээд хийц талаас үнэхээр гоё кино байсан. Кино театрт байсан бол хүмүүст үзэхэд их гоё явахсан. Сайн кино байсан учраас магадгүй бүр маш сайн орлого олох юм потенциалтай кино байсныг хөлөөрүүдээр ерөөхдөө зүгээр гаргачихсан 20th Century Studios студиосын удирдлага за ялангуяа тэрний дэше их юм л Disney те.
Тэр бол том алдаа болсон. За тэрэн дээрээс одоо суралцаад Dan Trachtenberg уран бүтээлчтэй хамтраад үргэлжлүүлээд энэ Predator-ийн ертөнцийг бол тэлж байгаа. За тэгээд энэ жилийн энэ оны сүүлээр бол Badlands гэдэг нэртэй кино гарна. За Badlands-ийн гол дүрд нь бол Elle Fanning тоглож байгаа. За Elle Fanning мэдээж ингээ Predator-тай алдсан. Гэхдээ үйл явдлын ирээдүйд гэж байгаа. Тэгэхээр яг шинжлэх ухааны зөгнөлт талдаа ерөөхдөө байна гэсэн үг. Яг ер нь өнгөрсөн үйл явдал өнгөрсөн цагт босон ч гэсэн Predator гарч байгаа бол мэдээж шинжлэх ухааны science fiction талдаа орно л доо. Гэхдээ цаг хугацааны хувьд бол ирээдүйд болж байгаа гэсэн. Тэгээд хэдүүлээ Prey дээр ревю хийж хахад за тэгээд подкастн дээр ингээд ярьж хахад ер нь подкастн дээр илүү их ярьжсэн яг Prey айгу гоё болсон чинь ингээд уугуул иргэдэ Хойд Америк уугуул хүмүүстэй алалцж байгаа шүү дээ. Манай гол дүр одоо Amber Midtown-д жүжигчний дүр бол юм уугуул гаралтай охин, уугуул охин байж байгаа. Тэгээд одоо бидний Индиан гэдэг те. Тэр ингээд ийм өөр цаг үеуд одоо самурайууд ч юм уу те эсвэл эртний одоо дээр ингээд их Монгол гүрний Монголд ачин Монгол нэг зэрэг байдаг ч юм уу те. Байвал гэх мэт иймэрхүү юм өөр концептууд байвал их гоё юм байна гэж ярьж исэн. Нэгдүгээр тэгж ярьж исэн. Хоёрдугаар сая яг манай RTP дуусахын хэсэг хугацаа зогсохын өмнөхөн ярьжсэн юм юу гэхээр Dan Trachtenberg найруулагчийн хийж байгаа хоёр project байгаа. Нэг нь Badlands байгаа. Badlands-аас өмнө бид нар нэгийг хийгээд амжицсан байгаа. Тэр нь Badlands-аас өмнө гарнаа гэдэг мэдээлэл бол 20th Century Studio одоо юуны захирал ярилцлага өгсөнөөс оны их. Тэгээд тэрийг яхахтаа бид нар бол гайхчихсан байхгүй. За Badlands ингээ гарнаа бүт кино гарна те Elle Fanning те. Тэрнээс өмнө кино гарах юм байна. Бүр энэ жил ингээ бүр хоёр кино гарах юм байна штэ гэдэг ийм хүлээлт үүссэн байсан. Тэгсэн чинь тэр өмнөх бүтээл нь энэ болж таарсан. Энэнд бол би бүр амар баяртай байгаа. Сайн бүтээл болно гэдэгт маш итгэлтэй байгаа. Тэгээд нэг үзчихээ хэдүүлээ трейлерыг нь. Predator-ын юу бол үнэндээ гоё шүү. Aesthetic гэх юм уу? Самурайууд дэлхийн 2 дугаар дайн Викингууд өөрөөр цаг үед өөрөөр Predator-уудтай үзэж байгаа гархан дээр. Dan Trachtenberg Prey найруулагч. Time I tell you. Vikingууд. Samurai. Тэр юуны дизайн дээр нь Predator-ын дизайн дээр нь амар гоё ажилласан байлээ. Эдвард. Тэгээ энэ араа нисгэгч Predator дээр байгаа байхгүй юу те pilot awesome. Or it will kill us all. Амар бэккар байж дээ. Тэгээ янз бүрийн гарууд байгаа байхгүй юу? Өөр юу ах шүү. Хоёрдугаар дан самурай. Самурайчтай Япон. Тэгээ Викингууд. Тэгээ anthology кино юм шиг байгаа. The film is not yet rated гэж байгаа байхгүй юу? Би энийг бол кино гэж бодоод байгаа. Энд чи the film is not rating аваагүй байгаа байхгүй юу? Тэгээ кино үнэхээр anthology кино гэдэг чинь нэг кино дотор 3 юу болж байгаа нэ тиймэрхүү юм шиг байгаа. Одоо юу шиг юм уу те Ballad of Buster Scruggs Center гэдэг шиг те тийм юм шиг байгаа. Энэ бүр айгуу гоё харагдчихлаа. Тэгээд яг яалтчгүй Badlands-аас өмнө нэг кино гарна гэдээс нь л энэ төслөөс юм байлээ л дээ. Тэгээ би бүр амар баяртай. Тэгээ энэ хүүлүүдээр гараад амжилттай болох бах. Тэгээ Badlands байгаа. Тэгээ хэдүүлээ Predator Badlands хизээ байгааг харцгаач. Badlands 11 сарын 7-нд байгаа юм байна. За манад бас гарна гэж найдаж байна. Predator Badlands гарна гэж найдаж байна. Elle Fanning байгаа. Ирээдүйд үйл явдал болно гэж байгаа. Бүр өөр гариг дээр юм ба штэ. Awesome. Гой. За дараагийнх. 50. За definition scheme гэж
5 сарын 30-нд Америкт кинотеатруудаар нээлттэй юм. Манай тарамслан гарахгүй бах. Wes Anderson найруулагч. Дараагийн бүтээл байна. Трейлерүүд ингэж хэлдэг амар At this тэнэгтэй. moment, rescue workers are laboring to recover and identify the remains of Jaja Korda, За онгоц international сүрчээ. businessman, maverick in the fields of armaments and aviation. Энэ Жажа хин гэлээ энэ дүрд болохоор Benicio del Toro тэгээд энэ бүр амар баян үний дүрд гэсэн. Among the richest men in Europe. Тэр. This was Korda's 6th recorded airplane crash. He is survived by 10 children, 9 boys, 1 nun, his daughter Liesl. I've appointed you sole heir to my estate, which you may 9 хүү нэг охинтой тэр охиноо өв залгамжлагчаа сонгож байгаа маань. come into sooner rather than later. Why? It's been 6 years since our last meeting. I have my reasons. Which are what? My reasons? I'm not saying. I'm saying I'm not saying. Korda Land and Sea Phoenician Infrastructure Scheme. My most important project of my lifetime. Our objective, disrupting, obstructing, impeding, crippling Korda's enterprise in any manner Che Guevara inspired дүр байна. possible. Get the hand grenades. Today, tonight, and tomorrow, we rendezvous with every Titan and pretend we agree what we already agreed. But in Benedict fact, Cumberbatch гой жүжигчтэй явж байна. Brian Cranston, Tom we Hanks, can't. Riz Ahmed багш байх юм. Call it. Heads. Тий, Riz Ahmed байна. Heads. Is this supposed to be here? Michael It was Cera. under the lunch trolley. Oh dear, we shot you. Scarlett Johansson. Castle Lanze. Help yourself to a hand grenade. Дандаа л амар Very байдаг. kind. Could you imagine falling in love with a man like me, by the way, hypothetically? You're drunk on 3 beers. Why are you shooting my ceiling? This is a robbery on behalf I understand that. I'm asking about my ceiling. You idiots are destroying a magnificent nightclub. One thing you'll never know because you can't. Cumberbatch. Дүр өөргөлтөс гоё гоё. Moved by this absurd performance. Заагаар. Benicio del Toro. Mia Threepleton, Michael Cera, Tom Hanks in den Bryan Cranston and Riz Ahmed сая энд байсан да хайчж. Дөрөв зогсчихсан. Matthew Amalric гэдэг чинь Matthew Amalric хин блэ сонсноор юм. Jeffrey Wright түрүүн харагдсан ээж байна. Richard Ayoade гэж сайн мэдгүй хүн байна. Benedict Cumberbatch түрүүнээс хахалтай нөхөр. За тэгээд Scarlett Johansson байна. I recognize this assassin. Go now. Suicide panel. Merciful Father, take this miserable sin into the company Гэсэлбэрч. Roman Coppola цохилын хамт бичсэн юм шүү дээ. Interesting. Coppola-гийн гэр бүл чи амар шүү. За Finishing Scheme. Гоё харагдаж байна. Wes Anderson кино тэгээд оны сүүлээр болоод ирэхэд одоо award season байсан болоод ирэхэд за тэгээ мэдээж кино үзэх боломжтой болоод ирэхээр хэдүүлээ гоё тухайн цаг тухайд нь ярилцах. За манай хэд Prey franchise-ийн дуртай кинонуудаа хуваалцаарай. Love Death and Robots-ийн хамгийн дуртай анги, хамгийн дуртай зохиолоо хуваалцаарай. За тэгээд дээрэс нь Wes Anderson найруулагчийн дуртай кинонуудаас хуваалцаарай. За тэгээд энэ трейлер reaction богино видеод хамт байсан. Видеотой хамт байсан бүгдээр нь баярлалаа. Лайк дарж subscribe хийгээрэй. Тэгээд энэ сувга улам тэлцгээе. 4 өдөр болгон стрим явж байгаа шүү. Энэ 4 өдөр биш гэхдээ дараа 4 өдөрөөс стрим маань тогтвол явна. The Last of Us Part 2-ыг тоглоод эхэлсэн байгаа. Тэгээд тийм хамт байгаарай. Тэгээд дараагийн контентуудаар уулзлаа. Баяр та.